Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн нээлттэй институтийн багш Үлзий орших багштай тусалж дэмжиж хамтран ажиллах талаар та бүхэндээ хандаж байна. Үлзий орших багш 2003 онд эрчим хүчний инженерийн сургуулийг цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлэр, 2006 онд компьютерийн техник менежментийн сургуулийг програм хангамжийн инженер мэргэжлэр магистрийн зэрэгтэйгээр төгссөн цагаас эхлээд шинжлэх ухааны технологийн их сургуульда лабораторийн туслах ажилтан үргэлжлүүлээд их сургуулийн багшаар өнөөдрийн хүртэл амжилттай ажиллаж байгаа. За Үлзий орших багш маань бага насндаа вирусын халдвар авснаас илэгний өвчнөөр өвдөж өнөөдөр эмчилгээний нэлийн сүүлийн шат болох илэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр болоод байна. Энэ эмчилгээг Монгол оронд хийх боломжгүй учраас энтхэг улсад явж эмчлүүлэх шаардлагатай болоод байна. Манай их сургуулийн хувьд багштай тусалчихсан хүүгийн тийм их боломж хомс хэдий ч бид их сургуулийн хамт олон бид олуула багштай тал бүрээсээ санаа бодлоо нэгтгэж дэмжиж хамтарч ажиллавал бас туслах боломж бидэнд бий бахаа гэж та бүхэндээ хандаж байна. Ингээд шинжлэх ухааны технологийн их сургуулийн профессор багш нар, оюутан залуучууд хамт олон та бүхнийг Үлзий орших багштай хамтарч дэмжлэг тусалцаа үзүүлж ажиллахыг уриалж байна. Бид олуула бид хамтраад ажиллаж чадвал, нэгдэж чадвал багштай тусалж чаддгийг гэдгийг олон түмэндээ харуулж Үлзий орших багшаа дэмжиж, эдгэж, ажилд нэргэж оруулахад бүгдээрээ хамтран ажиллацгаая. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.